Та бүхний энэ өдрийн амгалан гэрээ. Төвдийн төв захиргааны харьяа мэдээлэл гадаад харилцааны албанаас талархлын жилийг тохиолдуулан дээрхийн гигантын 14-р далайламд зориулж түүний өөртөө хүлээсэн 4 үндсэн үүргүүд болох хүний үнэт зүйл ба нэгдмэл хүн төрөлхтний ойлголтыг түгээх, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх, төвдийн соёл, хүрээлэн буй орчныг хамгаалах эртний энэтхэгийн мэдлэгийг дахин сэргээх сэдвүүдээр 7 хоногийн туршид үргэлжлэх урьдчилан бичигдсэн ярилцлагыг та бүхэндээ цувралаар хүрэхэд бэлэн болсон байна. Эдгээр 4 үүрэг нь илүү инх тайван, хүлцэнгүй зүй зохистой дэлхийг залуу үедээ зориулан бий болгох зорилготой бөгөөд уг санаачлах нь дээрхийн гигантын Далай ламын насан туршийн итгэл, зүтгэлийнх нь гол төв нь юм. 4 үүргийг монгол хэлээр буулгахаар гавж ган төмөр, хүний үнэт зүйл, нэгдмэл хүн төрөлхтний ойлголтыг түгээх, гавж лувсан жамц, төвдийн соёл, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, гавж ням самбуу, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх, гивш бат цэнгэл, эртний энэтхэгийн мэдлэгийг өнөөгийн дэлхийд дахин сэргээх сэдвээр тус та бүхэнд хүргэх гэж байна. Амархан сайн байцгаана уу. Хамаг амтны оройн дээд авралын шүтэн болсон дээрхийн гигийн 14-р далай багшийнхаа огторгой сацуу, огторгой мэт зохиол цадыг ач гавьяаны жаахан хэсгийг өчөөхөн хураг, шав, хураг миний бие дурдах тэрийг ярих болсон мөн л их завшаан гэж бэлгшээж байна. Дэдийн номонд айлцсан байдаг шүү дээ. Өгүүлж байгаа хүний эсвэл ядарч тэр хүний цаг хугацаанд хэдэн минут боломж байд тэр нь болоод ярьж байгаа хүн болно гэхээс биш. Өгүүлэгдэхүүн болсон цаад бурхан дээдс багш тэдгээрээ эрдэм ач тус ач гавья зохиол цадг нь дүүрээ дүндэрлөөд ярьж байгаа хүн болдог тийм бишээ гэж ингэж айлцсан байдаг шиг дээрхийн гигийн далай багшийн маань бид бүхэнд энэ дэлхийн хамаг амьтанд үзүүлсэн ач гавья, бурхны шашин, тэр тусмаа бог зонхол ламын шашинд үзүүлсэн зохиол цадыг ач гавья энэ бүгдүүл өчөөхөн бие битгий хэл хинч бай цаашаа яриад дурдаад барагдахааргүй ийм гэж би хувьдаа бэлгшэн залбирч даган бэсэж байдаг. Багш маань ингэж айлдаг. Би энэ дэлхий дээр олон амьтанд туслахын төлөө зүтгэж байгаа. Тэр дундаас надад нэг үүрэг бол энэ дэлхийн амьтан бүгдээрээ амгалан хүсэж байгаа, зовлон хүсэхгүй байгаа нь ялгаагүй. Тийм учраас энэ дэлхийн амьтан тэр тусмаа энэ дэлхий дээр байгаа 7 миллиард гаруй энэ хүмүүст яавал амгалан бий болгож зовлонгоос хагацх. Тэр тусмаа сэтгэлийн аз жаргал амар амгалан амьдралаас өдөр тутмын амьдралаасаа хүн яаж аз жаргал амар амгалан өөрөө мэдэрч сэтгэл ханамжтай, сэтгэл хангалуун амьдрах вэ гэдэг энэ арга замыг зааж тэдгээр хүмүүс туслах нь бол миний үүрэг гэж ингэж айлцсан. Ингэж багш маань энэ бүгдийн тухайтад өөрийн өчөөхөн би ядарч амрыг гэх ийм таалалд нэгч бодол төрөлгүйгээр бүхэл өөрийн тааллын болгоол өөрт олдож байгаа цаг хугацаа бүхнээ бусдын аз жаргал амар амгалан гэдлөө ингэж зориулж ирсэн нь бол шав хураг бид бодох бүрд шар ус босно гэж номон дээр байдаг. Тэгэхээр бодох бүрд ямар гайхамшигтай юм бэ гэж ингэж өөрөө ирэхгүй сүсэг төрж байдаг. Энэ бүгдийн хүчээр наана олон хүмүүс багшийн номон сууж байгаа. Эсвэл онлайн цахим хэлбэрээр багшийн айл дүрийг үзэж байгаа, сонсож байгаа. Тэдгээр хүмүүст шууд тусуулахаас гадна тэдгээр хүмүүсийн гэр бүл магадгүй тэр үед багшийн номыг сонсож багшийн айл дүрийг үзэж амжаагүй ч гэсэн тэр хүмүүсийн ойр орчин, тэр хүмүүсээр дамжиж хүлээж авч номын ач тусыг хүртэж ингэж өөрийн өдөр тутмын амьдралаас аз жаргал, сэтгэлийн аз жаргал амар амгалан бий болгож байгаа олон хүмүүсийн амьдралд өөрчлөлт гарч байгаа нь бол тодорхой. Тэрийг би ярих гэхээсээ илүү тэр өөрчлөлт гараад байна гэдгийг дэлхийд олон хүмүүс ингэж ярьж байна. Тэгж хүмүүс тэрийг нотолж байна. Энэ бол далай багшийн маань хүмүүсийн төлөө багш маань бүхнийг зориулж хүмүүсийн аз жаргалын төлөө ингэж цаг өөрийн бүхэл цагаа өөрт байгаа боломжоо ингэж зориулж байгаагийн үр дүн ач гавья юм байна гэж шав бид
даган бэсэж байдгаа. Тэгээд энэ багш таны минь ач авъя. Ингээ тэр хүмүүсийн энэ насны эсвэл гэр бүл ах トゥ ойр дотны найз нөхөд цаашлаад улс орон тэр бүгдийн одоо зон олны аз жаргал амар амгалан тусгахаас гадна Бурхны номод хойд дур төрөл гэж айлцсан байдаг адилаар дараа төрөл тутамд нь өнөөдрийн тэр хүний амьдрал зөв бодол ёс суртахууны нэг зөв ойлголт аваад тэр далаа биш тэргүүтээ дээдс багш нарын ингэж одоо айл дүр сургаалыг сонсож хэрэгжүүлсний тэр одоо суурийг тавьснаар дараа төрөл тутамдаа ч гэсэн тэр хүн түүний үр шимийг хүртэж өөрөө түүнээс аз жаргалыг бий болгож чадах энэ одоо тусыг одоо хүртээж байна бол далаа багшийн маань ач авъя. Энэ насанд ганц өөр гэлтгүй тэр хүний ойр орчин хүрээлэл бүр цаашлах юм бол дараагийн төрөл тутамд нь тус болохоор ийм одоо зохиол цатайг ач авъяг үзүүлсэн гарцаагүй юм байна. Ингэж одоо та хамаг амтны тусыг энэ дэлхийн одоо хүн зон олны тусыг бүтээхийн сацуугаар урдын одоо урд урдын олон далаа багш нарын дөрөвтэй урдын одоо онцгой тийм барилгатай байсан Монголын одоо ард түмэн Монголын бурхны шашинд та бас ач авъяг үзүүлж социализмын үед хүн шашин шүтэх эрх чөлөө тэрийг бүр хорьсон байгаа тэр үед та анх 1979 онд морилж харанхуй байхад алгуур үүрцээж нар гарахад яаж одоо юмс харагдаж үзэгдэв түнтэй адилаар Бурхны шашны одоо нар Монгол оронд ахин одоо мандаж урдын цаг хэцүү байх үед шашныг залгуулж исэн олон одоо Монголын настай лам хуврагууд байсан. Гэвч тэр бүгдийн одоо шашны авч явсан тэр зүтгэл дээр та минь одоо заларч улам одоо гэрэл гээгээ болж ингэж одоо Монголын ард түмэн тэр хэцүү байх үед хүн шашин шүтэх эрх чөлөөгүй сэтгэлдээ бугалж байсан тэр үед сэтгэлийн одоо тэр таагүй байгааг тухайн одоо заларсан мөчөөс тэр хэцүү байдал нь хүмүүсийг тодорхой хэмжээнд багас заримынх нь арилж олон настай лам нар олон хөшчүүл далаа багшийнхаа дүрийг харчихлаа далаа багшийнхаа ойроос би харчихлаа за одоо өгөхөд би харамсах юмгүй гэж тэгэж хүртэл ярьдаг байсан гэж хөшчүүл ярьж байсан. Энэ бол багш таны минь ах 1979 онд Монгол оронд морилж энэ саяны хамаг амтан тэр тусмаа энэ дэлхий дээр байгаа хүн зон олон тэдгээрийн аз жаргал бүр цаашлан сэтгэлийн аз жаргал амар амгалан бий болгох энэ бүгдэд таны Монгол оронд үзүүлсэн бидэнд үзүүлсэн ач авъяаны одоо нэгэн хэсэг бол тийм хэцүү цаг үе та морилсон бас бид бүгдийн хувь аз урдын ёроол барилга байжээ гэж шав бид бэлэгшээ баярлаж талархаж байдаг шүү гашаа. За түүнээс гадна 1979 оноос ахуулаад хамгийн сүүлд 2016 оны 11 сар та минь Монгол орнд дахин одоо морилон заларч дээдийн номыг хурыг буулган олон одоо шавнаар тань номын аршааныг хүртэн сэтгэлийн аз жаргал бие хэл сэтгэлээр аз жаргал амар амгалан бас эдэлж ингэж одоо сэтгэлдээ байсан таагүй уур уцаар тэргүүтээ тэдгээр одоо буруу бодол жаахан хугацаанд ч гэсэндээ багш таны ном айлдж байсан тэр хугацаанд болтугай зарим хүмүүсийнх тайвширч тэр нь намжиж зарим хүмүүс ойлгохгүй байсан амьдралд яах ёстой байсан гарц гаргалгаа хүн ухаарлыг бас тэр үед олж түүний хүчээр гэр бүл олон хүмүүс тусыг өгсөн гарцаагүй ийм тухайн одоо шав бидэнд бол олон олдохоргүй ийм боломж номын аршааныг хүртээж та маань ахин заларсан ингээд Монгол оронд одоо хүртэл 9 удаа заларч номын аршааныг хүртээсэн монголчууд шав бүгдийг төлөөлөн багш танд чин сэтгэлээсээ шав би талархаж байна. Таны буян даган байсан цаашид ч гэсэн олон одоо дахин морилон саатаж дээдийн номын аршааныг бидэнд харилаасай гэж хүсэж ёроол тавьж залуурч байна багшаа. Дэрхийн гээгийн 14 дэх далуу багш бас ингэж айлддаг. Энэ дэлхий дээр олон шашин байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа шашин хоорондын эв нэгдэл гэдэг бол маш чухал. Эдгээр шашин бүгдийн эв нэгдэл чухал учраас энэ эв нэгдэлтэй байхын тухайтад би хичээл зүтгэх ёстой. Энэ бол миний үүрэг юм а гэж айлддаг.
загалмайтны шашин, исламын шашин, бурхны шашин тэргүүтээ энэ дэлхий дээр байгаа олон шашин, тухайн шашныг шүтэж дээдлж байдаг олон хүмүүсийг аз жаргал амар амгалантай болгох, тэр хүмүүсийг сайн зам руу хөтлөхийн тухайд чиглэсэн ийм айлдвар сургаалтай зан үйлүүтэй. Тэгэхээр эдгээр шашин бүгдээрээ хоорондоо нэг нэгнийгээ харилцсан хүндэтгэж ингэж байх юм бол энэ дэлхийн амар амгалан байхад энэ дэлхий дээр байгаа хүмүүн төрлөختөн цаашид аз жаргалтай амьдрахад энэ зайлшгүй нэг шаардлагатай хүчин зүйл. Ийм учраас далаа багш маань айлдвар сургаалдаа нэг биш удаа олон айлддаг байсан айлдваруудын нэг нь бол энэ дэлхий дээр байгаа бусад шашныг би чин сэтгэлээсээ хүндэлдэг. Олон хүн тусуулж байгаа. Үзлийн хувьд бол үзэл баримтлалын хувьд ялгаатай байгаа. Зарим нь бол ертөнцийн бүтээгч нэг байгаа гэж үздэг. Зарим нь үгүй нэг байхгүй. Юмс шүтэн барилдаж гарна гэх мэт үзлийн хувьд ялгаатай боловч одоо явдал тал дээр бусдад тусуулъя гэсэн гол одоо зорилго чиглэл үүний үүднээс олон хүн тусуулж байдаг учраас энийг би хүндэтгдэг гэж багш маань өөрөө ингэж одоо олон айлддаг. Энэ одоо өөрийн айлдвар зохиол энэ бүгдээрээ ч гэсэн бусад шашны олон тэргүүн олон одоо хүмүүсийн одоо шүтэн биширдэг хүмүүсийг ч гэсэндээ одоо бас багш маань урайлж тэр хүмүүстэй ч гэсэндээ их дотносог ийм харилцаа холбоотой байдаг нь бол одоо дэлхийн нийтийн сайн сайхны тухайд багш маань бас нэг зохиол үзүүлж байгаа ач авъя. Өнгөрсөн хугацаанд олон шашин хоорондын мөргөлдөн асуудал болохтуул далаа багш маань энэ бүгд явал одоо эв зүгээр сайхан болохоор байна. Энэ бүгдэд олон одоо ач авъяг үзүүлсэн байгаагийн нэг жишээ бол одоо вирэнд гих тэргүүтээ исламын шашинтан бурхны шашинтан хүмүүсийн хооронд үл ойлголцол болж тэр улам одоо газар авч мэдхээр ийм байх үед тухайн шашны одоо удирдах нөлөөтэй буюу нөлөө бүхий хүмүүстэй одоо уулзсан тэр хүмүүстэй холбогдож ингэж одоо эв зүй ойлголцолд одоо хүрж байсан нь бол энэ дэлхий цаашлаад олон хүмүүс зовлон зүдгүүр өө гашуу тохиож мэдэх байснаас бас ингэж аварч сэргийлж чадсан ийм гайхамшигтай багшийн маань зохиол гавья гэж одоо шав бид бэлгшэн бахархаж даган бисэж байдаг. Ингэж энэ дэлхийн амар амгалан байхын тулд шашин хоорондын эв нэгдэл гэдгийг чухалчилж улмаар хүмүүс явал одоо хүчээр биш эв нэгдлэр эв зүгээр үнийг зохицуулж болохоор нь гэдгийг багш маань гол энэ зам мөрийг зааж бурхны ном сургаалыг одоо нийтэд түгээж өгтөө ч гэсэн энийг одоо чухалчлан одоо шав тэргуутан энэ дэлхийн олон хүмүүст айлдаж энд одоо өөрийн хичээл зүтгэл гаргаж байгааг ухаантан энэ дэлхийн эрдэмтэн судлаачид олон хүмүүс өндөрөөр үнэлж 1989 онд инх тавны одоо Нобелийн шагналыг Дэрхингийн 14 дэх далаа багшд маань ингэж хүртээж өгсөн нь бол нийт одоо дэлхийн инх тавныг одоо чухалчж байдаг хүмүүс тэр тусмаа бурхны шашинтан тэр тусмаа одоо далаа багшийн шав бид бүгдэд одоо сэтгэл одоо бахархууштай одоо тэр өдрийг тэгсэн ядан хүлээж энэ нэрээ өдөрт багш маань Нобелийн шагнал хүртсэн шүү гэж багшийнхаа одоо гавьяг дурдах багшийнхаа зохиол намтар цайдыг даган байсах ийм сайхан зохиол ийм сайхан одоо багш таны маань ач гавьяг дэлхийн нийт өндрөөр үнэлсэн ийм байдгаа. Энэ багш таны маань агуу зохиолын нэг үүн шав бид бас чин сэтгэлээсээ талархаж даган бисэж байдгаа. Зэрлэгийн ачид багш Дэрхингийн 14 дэх далаа багш маань айлдвар сургаалдаа айлддаг өөр нэг айлдвар бол би төвд хүн. Тийм учраас төвдийн хэл бичиг соёл байгаль орчин энэ бүгдийг харьлан хамгаалж цааш нь авч явах бол миний үүрэг юм а гэж ингэж айлддаг. Нэрээ өнгөрсөн цаг хугацааг эргээд нэг бодоход далаа багш маань 14 дэх далаа багш маань энэ цаг үед түжээч юм уу жирээсэг бурхан хүний дүрээр ингэж одоо заларч ирсэн нь бол үнэхээр энэ цаг үед бид бүгдийн авралын орн болж тэр тусмаа энэ төвд хэл бичиг суурилсан бурханы одоо ганжуур тэргүүтэй энэ бурханы сургаал түүний тайлбар энэ тхийн одоо бандита нугуудын шашистар данжуур энэ бүгдийн яаж олон хүнд одоо хүрж энэ цаашаа улам дэлгэрхэд далаа багш маань энэ цаг үед ингэж заларсан
үнэхээр их ач хавьяатай ийм зохиол цатыг юм байна. 1959 онд далайн багш маань хэрвээ энтх рүү морилж чадаагүй бол өнөөдөр дэлхий дээр Бурхны ном, энтхийн 17 бандитаа тэргуутан олон мэрэгдүүдийн сургаал бүр цаашлах юм бол бог зонхол ламын судар тарины ус хосолсон энэ ном энэ дэлхий дээр өнөөдрийн дайтай ингэж дэлгэрч чадахгүй байсан гэж олон эрдэмтэн хэлдэг, тэгж бичсэн байх юм билээ. Нэрээ тийм шүү дээ. Далайн багш маань энтх 1959 онд энтхэд морилон саатаж улмаар Дэнсаа сум Жуда намны тэргүүтээ олон хийдүүдийг шинээр ахин байгуулж улмаар бодлогоор чиглүүлж ном тэргүүтэн олон талаас нь тэтгэж ингэсний хүчээр багшийн одоо энэ чиглүүл тэтгэж байгаа энэ бүгдийг олон эрдэмтэн дээдсүүд ном хөтлөх ном хөтөлж хийд орны үйл хэргийг авч явах нь авч явж ингэж одоо зүтгэж далайн багшийнхаа ачаар өнөөдөр Дэнсаа сум Жуда намны тэргүүтэн олон хийдүүд энтгэхэд ахин одоо урдын адил ингэж одоо ном сургаалт энэ номын увдас энэ бүгдийг одоо авч улмаар өөрсдөө авч яваа зөксөхгүй дэлхийн нийтэд далайн багш маань ингэж одоо түгээхэд одоо хүчин зүтгэж ингэж одоо байгаа нь бол далайн багшийн маань гавьяа юм байна. Далайн багш энтгэхэд морилж ингэж одоо өөрөө таалалдаа төвд хэл бичгийг энэ одоо төвд хэл бичгийг соёл энэ нь суурилсан Бурхны сургаал энэ номыг дэлхийн нийтэд олон хүнд хүртээ гэсэн багшийн маань тааллын хүчээр урдын ерөөл тааллын хүчээр ингэж бий болсон зохиол ийм үр дүн гэж шав бид талархаж байдаг даган байсаж байна. Өнгөрсөнд олон одоо дээдсүүд бидний ном үзэж явах үед ч гэсэн айлдж байсан. Бид өөрсдөө ном үзээд өнгөрсөн түүх видео бичлэг тэргүүтнээс ч гэсэндээ энийг эргэн үзэж ойлгож байгаа. Далайн багш маань хэрвээ төвд бичиг энэ соёл энэ суурилсан байгаа ганжуур данжуур энэ номыг энэ дэлхий дээр өнөөдрийн байгаа шиг ингэж одоо далайн багш таны зүтгэлээр дэлгэрч чадаагүй бол өнөөдөр Бурхны шашин шинжлэх ухаантай энэ зэрэгцэн олон хүнд ирээдүйд технологийн улам хөгжихийн хэрээр улам энэ дэлхийд Бурхны ном сургаал хүн төрөлхтөнд хэрэгтэй гэж байгаа энэ олон хүний нүдийг нээж чадахгүй байсан байхаа гэдэг дээр олон хүмүүсийн одоо судалгаа олон хүмүүсийн бичсэн байгааг одоо өөрийн хувьд жаахан ч гэсэн уншиж байснаас чин сэтгэлээсээ үүнд бас талархаж явдгаа гэдгээ дахин айлдах байна. Урд сайхан дэлгэрч усан одоо ч гэсэн төвдөд олон хийдүүд олон эрдэмтэн байдаг. Монгол орн гэхэд хэдий одоо 70 жил хүн шашин шүтэх хязгаарлагдмал байсан ч гэсэндээ одоо гандан хийдгийж тодорхой хугацааны дараа ахин сэргээж тийм цөөхөн ч гэсэн лам хуврагууд одоо хийд орон лам хүн гэдгийг бидэнд нэг жаахан байхаас ийм байдгийн шүү гэж харагдах ийм одоо авралын орн болж сүм хийд одоо хязгаарлагдмал ч гэсэндээ тодорхой лам хуврагууд байж энгийн дүртэй юм шиг хэрнээ нууцаар одоо дээдсүүд настай лам нар маань номоо улам цааш нь авч явж ингэж ирсэн. Тэгэхээр Монгол оронд одоо төвдөж гисэндээ Бурхны ном өөр өөрсдийнхөө одоо төвшин дэлгэрч олон мэрэгдүүд бас заларч байсан. Одоо ч гэсэн саадч байгаа. Монголд маань ч гэсэн одоо шашныг өдий хүртэл ингэ залгуулж ирсэн олон ачтай хүмүүс байдаг. Гэхдээ далай багш маань ингэж одоо морилж, энтгэхэд морилж улмаар ингэж одоо би төвд хэл бичгийг цааш нь эзэн болж энийг хайрлан хамгаалж ингэж одоо би авч явах ёстой шүү гэдэг энэ үүргийг өөрийн одоо үүргэнд болгоож ингэж яваагүй бол хэдийн одоо өөр оронд магадгүй хятад, солонгос, өөр оронд эрдэмтэй олон одоо дээдсүүд байгаа байх л та. Гэхдээ өнөөдрийн түвшинд ингэж дэлгэрч чадахгүй байсан гэдэг нь бол гарцаагүй гэж би өөрөө боддгоо. Олон хүмүүсийн зүтгэлээр тэр тусмаа далай багшийн маань энэ одоо таалал, болгоол, ерөөл, зүтгэл энэ бүгдийн хүчин өнөөдрийн түвшинд ингэж байгаа гэж ингэж одоо боддог. Налан нарын 17 бандтай тэргуутан эдгээр мэрэгдүүдийн айлдсан айлдвар тэр мэрэгдүүдийн айлдсан байгааг
орчин цагийн шинжилгээ ухааны эрдэмтэд, судлаачид олон хүмүүс судалж ингэж үзэхэд бол энэ нэрээ үнэхээр шинжилгээ ухааны одоо квант физик тэргүүтээ эдгээр энэ онолтой гарцаагүй ойрхон юм байна. Тэгэхээр энэ шинжилгээ ухаан тэдэн онд бий болгосон шинээр нэвтрүүлсэн гэж үзэж байгаа маань айгүй бол энэ няцаагтахаар нэрийн эн чи юу болж байна? Хэдэн мянган жилийн өмнө энэ байсан юм байна штэ. Хэдэн мянган жилийн өмнө ингэж нагарж үнэ асанга тэргүүтээ ийм дээдсүүд ингэж альцсан байна штэ гэж ингэж хүртэл зарим судлаачид 100% одоо дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөөр одоо батлагдаагүй ч гэсэндээ олон зүйлийг бол ингэж одоо тодорхой болгож шинжилгээ ухаантай одоо энэ зэрэгцүүлж ингэж одоо судалж байгаа нь бол далай багшийн маань гайхамшигтай нэг зохиолын нэгэ. Түүнээс гадна энэ дэлхий дээр далай багш маань олон хүнд сайн сайхан амар амгалан бий болохын тулд дэлхийн олон оронд морилон саатаж ингэж одоо бурхны ном бурхан багшийн айлдвар сургаал энэ тхийн мэрэгдүүд болон төвд зарим үед Монгол мэрэгдүүдийн ч гэсэн айлдвар сургаалыг багш маань нийслэл болгож ингэж айлдад цаашаа хүмүүс түгээж ингэж дэлгэрүүлж байгаа нь бол төвд хэл бичиг соёл дээр байсан энэ одоо соёлыг энэ увцыг хүн бурхан болдог нарийн бясалгах арга хүн бурхан болохын тулд ямар ирэм дараатай дистараатай энэ дээдийн номыг хэрэгжүүлэх үү тэр нарийн үлдсэн байгаа аргачлал дамжлага энэ бүгдийг дэлхийн нийтэд багш маань өөрийн альжаах зүдрэх энэ бүгдийг үл тоон ингэж одоо морилж айлдж байгаа. Тэр байтугай энэ одоо цар тахал гэж дэлхийн нийтэд актер өвчин гарч ингэж байгаа үед багш маань цахим хэлбэрээр онлайнаар олон хүнд ингэж одоо номын арчааныг бас хүртээж байгаа нь бол энэ зохиол цадыг энэ багш маань өөрийн би ийм үүрэгтэй шүү гэж өөрөө болгоосон байгаагийн одоо үр дүн түүнийг одоо үр шимийг шав бие энэ дэлхийн олон хүмүүс хүртэж байгаа энэ багш таны маань нэг ач хавья. Төвд хэл бичиг гэдэг маань зүгээр төвд хүн эсвэл төвд хэл бичгийг судалж байгаа хүмүүсийн л одоо анхаарч тэр хүмүүст л хамааралтай юм биш байна. Ягаад тэгэхээр бурхан багшийн айлдсан ганжуур, данжуур энэ бүгдийг төвд хэлэн дээр буулгаж урдын дээдсүүд төвд хэлэн дээр буулгаад төвд хэлэн хэл соёл дээр суйрлуулж яаж хүн өнөөдөр зовлон ихтэй хэн бэ? Тэр хүн эхлээд яах вэ? Дараа нь яах вэ гэж ингэж бодмөрийн зэрэг нуус тэрний зэрэг тэргүүтээ энэ бүгдийн хүчээр ирэм дараагаар ингэж эцэстээ бурхан болох энэ ирэм дараа инхийн тулд багшаас шав дамждаг өвц энэ бүгдийг цааш нь ингэж одоо дэлгэрүүлж энэ бүгдийг төвд хэл бичиг соёл дээр буулган ингэж одоо дэлхийн нийтэд ирээдүйн хойч үед эрдэнэ болгон урдын дээдсүүд үлдээсэн байна. Монгол орн гэхэд олон мэрэгдүүд заларч ном зохиол туйрвал олон одоо энэ номын увдас дамжлагыг бас цааш нь дамжуулж ингэж одоо залгаж байсан. Ингэж залгахдаа өнгөрсөнд олон мэрэгдүүд магадгүй 99% дандаа төвд бичгээр ном зохиолоо туйрвж өөрсдөө ингэж цааш нь хойч үедээ дамжуулж ингэж үлдээсэн байгаа нь бол энэ төвд хэл бичиг гэдэг маань нийт энэ дэлхийн нийтэд хэрэгтэй нандин соёл энэ одоо сургаал бүгд энэ хэл бичиг дээр үлдсэн байгаа. Энэ дээр бүрэн гүйцэд байгаа учраас энийг цааш нь ингэж одоо бид бас хайрлан хамгаалж энэ бас суралцдаг өөрөө суралцдаггүй маа гэхэд энэ суралцсан энэ дээр байгаа увцыг өөр өөрсдийн хэл рүү орчуулах энэс цаашаа улбалж увц дамжлагыг нь хүртэх гэж энэ бүгд бол бурхны номын ач тусыг хүртэж хэрэгжүүлэе гэж байгаа хэн бүхэнд бас чухалчлах дээдлэх хэрэгтэй ийм одоо зүйл болж байна. Хятад хэл дээр өөр одоо солонгос хэл дээр гэх мэт одоо англи хэл дээр олныг орчуулж байгаа. Тэгээд энэ бүгд бол бүгдээрээ яг төвд хэл дээр байгаа шиг төвд бичгийн байгаа шиг ингэж одоо бүрэн гүйцэд ингэж болсноогүй бол арай болоогүй байгаа. Магадгүй зарим хэл дээр бүрэн орчуулсан байлаач тэрний дамжлага аргачлал гэдэг олон юм төвд хэл дээр байгаа шиг өнөөдөр тийм болж хараахан чадаагүй байгаа учраас энэ төвд бичгэн дээр байгаа энэ нандин соёл бол дэлхийн нийтэд
хэрэгтэй. Энэ эндийн зүйлийг багтаасан тэрний суурь нь болж ингэж байгаа гэж би өөрөө ингэж боддог. Бид далаа өгш маань энтгэд мөрөлж дэнсаа сум тэргүүтээ жуда намны тэргүүтээ эдгэр хийдийг байгуулахад очиж ном үзэх тэнд одоо дээдс багш нар далаа багш тэргүүтээ дээдс багш нарын альдуу сургаал ном аршин аз жанлуу дамжлага тэдгэрийг хүртэх юм боломжийг өөртөө жаахан ч гэсэн одоо хүртэж дээдс багш Монголоос явуулсан дээдс багш нар байгаа. Монголд ном зааж харилж байсан багш нар очиход одоо сайхан ааштай ийм айлын хүмүүс зочин ирэхэд их баяртай хүлээж авна гэдэг шиг биднийг сайхан тусаж явсан. Би өөрөө гомон татсан сууж одоо 20 гаруй жил сууж тэнд бас ном сонсох юм боломж олдсон. Тэгэхээр гомон татсан тэргүүтээ энэ олон хүмүүс энэ одоо хийд орон далаа багшийн маань ач ивэл энэ бүгдийн хүчээр одоо номыг Монгол тэргүүтээ олон орноос нийт Монгол турхтан бүрээ туваа халимыг өөрөн Монголоос ч хүртэл олон лам нар очиж ингэж Монгол турхтан олон лам нар очиж ном үзэх ийм боломж олдсон. Энэ бол далаа багшийн маань гавьяа. Олон дээдс мэрэгдүүд багш нарын минь ачаа. Энэ татсан хийдүүдийн одоо ач гэж ингэж одоо өчөөхөн хувраг би байнга талархан сэтгэлдээ ингэж одоо бодож залбирч ингэж явдаг. Хэрвээ далаа багш маань энэ хийдүүдийг байгуулаагүй бол одоо монголоор аваад үзэхэд Монгол оронд урдын шашныг залгуулж өгсөн настай Ахмад лам нар маань цагийн ирэхээр ертөнцийн мөн хүсийг үзүүлэх ингэж одоо улам урдын гэргэн лам нар Ахмад лам нар цөөж 1970-80-ад онд залгамж болж одоо лам болсон лам нар маань ч гэсэндээ бас тодорхой нас ахмыг болж ингэж дараагийн үе одоо залгамж халаа бий болоход бид хэрвээ энтэх тийм хийд уран байгаагүй бол ном өдий зэхтэй ном үзэл судалж ингэж одоо явхад учир дутагдaltaй нөхцөл өнөөдрийн одоо болсон байгаа шиг ингэж бүрдэж чадахгүй. Монголд ном хөтэлдэг багш нар одоо гэлэн сахилтай сайхан лам нар одоо ч гэсэн одоо энтхийг яваагүй Монголдо байсан лам нар байдаг л да. Гэхдээ бидний шиг ийм одоо дэнсад ном үздэг шиг ийм боломж бас бүрдэхгүй. Түүнээс гадна далаа өгш маань 9 удаа Монголд морилж номын аршин хүртээсэн. Гэхдээ энтгэхэд бид нар дэнсад сууж ном үзэж явахад далаа өгшийнхаа дэдийн номын аршиныг хүртэх тийм боломж энтгэд очсон шиг Монголд бол бас олдохгүй байсан. Тэгээ энэ бүгдээс аваад үзэхэд дэнсад ном үзэх юм орчин бий болж улмаар дээдс багш нар ном хөтөлж татсан хийдүүд лам нарынхаа нөхцөлийг бүрдүүлж улмаар Монгол турхтан тэргүүтээ дэлхийн олон газараас ном үзэх хүсэлтэй лам хоргууд очиж ном үзэж ингэж одоо олон жил суух энэ одоо боломж бүрдэж номын аршааныг ингэж хүртэн цол зэрэг лаарамб аграм тэргүүтээ гавж гэвшиг тэргүүтээ цол хамгаалах ийм боломж олдод төрөөч хийсэн энэ цолыг хамгаалж ингэж одоо дамжаагаа барьж ингэж одоо чадсан нь бол далаа багшийн маань ачаа. Одоо хураг би өчөөхөн миний хувьд 2017 онд гэлэг жүдвэ одоо ларамби шалгалтыг дүүргээд дээрхингийн далаа багштай бараалхаж энэ багш таны маань ачаа. Тэгээд өчөөхөн шав би багш таны энэ хичээл зүтгэл бүгдэд бүтээлийн дахил өргөе гэж ингэж одоо багш таны ач хавьяагаар дэнсаа хийд орон бий болж улмаар үдий зэгтээ явсан байна гэдгийг ойлгосон цагаас эхэлж таны энэ их зүтгэлд өөрийн зүгээс бүтээлийн дахил жаахан ч гэсэн өрөх юмсан гэж ном эрдэмдээ аль чадлаараа хичээж улмаар хүнд ном заах тэргүүтээ одоо ямар л өөрийн зүгээс хийж чадхаар юу вэ тэр бүгдээ ингэж хичээж ирсэн. Тэгээ өнөөдөр энэ гэлэг жүдвийг дүүргэж ингэж одоо танд бараалгасан нь бол таны энэ зүтгэлийн үр дүнд ийм одоо үр дүн гарлаа. Энийг тань дахил болгон өргөё гэж ингэж айлтгаж байна гэж бас жаахан ч гэсэн дахлыг өргөж байсан. Тэгэхээр энэ маань бол багш таны ач хавьяа гэдгийг энтгэхэд ном үзэж байсан Монгол турхт нийт лам хургуудаа төлөөлж таны болон багш таны минь ач төвөр үл барам тухайн дэнсаа тэргүүтээ хийд удирдлагууд лам хураг дээдс багш нар тэр бүгдийн ачаар бид үдий зэгтээ дийдийн номтой учирч ингэж одоо өөр өөрсдийн нутаг орондоо шашин номыг дэлгэрхэд
жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулах ийм боломж бүрдсэн энэ ачийг бас бид байн одоо санаж ингээд талархан даган байсч байдаг. Долоо багшийн маань өөр нэг айлдвар байгаа. Урд энтэх гээд бурхан багш маань хүний дүрээр хааны гэр бүл залрах цохол цадыг үзүүлэн дэдийн номыг айлдсан. Улмаар наландар тэргуутан хийд оронд 17 бандитай тэргуутан дээдсүүд тухайн цаг үеийн одоо хүн төрлөختний ухаанд нь тааруулж амар хялбар болгож ингэж дэдийн номыг айлдсан. Ингээд эртний одоо энтхийн соёл одоо ном сургаал энэ судлагдхууныг одоо цагийн залуу хүмүүст ойлгомжтой болгох тэр хүмүүс судлах нөхцөлийг нь бүрдүүлэх бол миний үүрэг юм а гэж ингэж одоо багш маань айлдсан. Үүний хүрээнд одоо цагийн дээд сургуулиуд энтэх гээд суралцж байгаад энтэх залуучууд залуу үед энтхийн эртний соёл сургаал эдгээр бүгдийг ойлгомжтой тэдгээр хүмүүс үз судлах боломжийг олохын тухайтад багш маань ном сургаал тэдгэрийг эмгтгэлийг өөрөө төрөхийн төрөж бус хүмүүс зөвлөгөө өгөхийг өгж ингэж ном сурах бичвүүдийг ингэж одоо гаргаж байгаа. Үүнийг энтхийн одоо эрдэмтэн боловсролын одоо байгууллагын олон эрдэмтэн хүмүүст толилуулж тэдгээр хүмүүсээс одоо дээд сургуулиудад энийг оруулъя гэж ингэж одоо баяртайгаар хүлээн авч сургуулиудад энэ хичээл нь орж байгаа ийм сайхан зохиол багшийн маань ач хавья одоо бид нүдэнд харагдахаар гарт баригдахаар ийм одоо сайхан зүйлүүд бас тохиож байгаа. Үүгээр үл барам шашнаас ингэж ёс суртахуун гэж багш маань дэлхийд энэ тэнд морилох үедээ байнга одоо айлдаж олон хүмүүсийн нүдэнд нээгдээгүй байсан нүдийг нээж сэтгэл нь ойлгоогүй байсан ойлгуулж өөрийн биедээ дадал хөвшил болгож чадаагүй байсан дадал хөвшил болгож ингэж одоо хайрлж байгаа. Хэдий бурхны айлдсан ганжуур түүний тайлбар данжуур дотор байгаа бурхны сургаал байгаа боловч түүнээс бурхны сургаалаас гарч байгаа хэрнээ түүнийг хэрэгжүүлж судлахад заавал бурхны шинтэн болох алуугүй. Заавал бурхны шний зан үйлийг хийх шаардлагагүй. Энэ ёс суртахуун хүний ас жаргал амар амгалан бий болгодог энэ сургаалуудыг эмхтгэж төрөл багцлан төрөлжүүлж ингэж одоо шашнаас ингэж ёс суртахуун гэж ийм одоо судалдахуун номуудыг ингэж одоо эмхэлж багш маань чиглүүлж олон одоо лам хураг эрдэмтэн олон одоо судлаачид үүнд одоо хичээл зүтгэл гарган ингэж хичээж байгаагийн үр дүнд одоо Америкийн Emory их сургууль тэргуутан олон сургуулийн эрдэмтэд энэ дээр C-learning тэргүүтээ энэ ном сурах бичгийг бий болгож ингэж одоо баруунд олон оронд сургуулийн хүүхдүүдэд хичээлд нь энийг хөтөлбөр болон оруулж ингэж оруулснаар олон хүүхдүүд шашнаас ингээ ёс суртахууныг өөртөө хэрхэн бий болгох вэ? Түүнд бясалгал тэргуутан хүн сэтгэлийг яаж өөрчлөх вэ? Тэрийг маш энгийн арганд ингэж одоо арганд амархан болгон буулгаж ингэж өгсөн байгаа. Эдгээрт ингэ суралцах боломж олцсон. Энэ бол далаа багшийн маань огторгуун мэт ач хавья зохиол цадгийн бас нэг жаахан хэсэг гэж би ингэж өнөөдөр дурдахыг хичээлээ. За төгсгөлд нь Дээрхийн гээгийн 14 дугаар далаа багш таны минь өлмий бат мэлмий тунгалаг байж тааллын болгоол бүгд одоо номын ёсоор аянда бүтхийн одоо айлтхан энэ ёроолыг бас өргөж байна. Ганрэрэвэ горви шанконд пендендэва мэлюжовин 진레세와 딘zen 잠소이 샤워 сэртэй бардуу динжуржээ доньен нинжээ сүндүү жүбэл чичэрсэса гэнжэн дэнрог чанай бэмо 딘zen 잠소ол совон дэвсо шидон лонруу шоо